Ээж би танд туслая л та. Минийх ч амар хөөрхөн юм би. Минийх ээжтэй туслах зорилгоо гар нүрээ аваачих заяа. Энд чинь л ээжтэй тусалж байгаа хэрэг заа. Би угаачихсан. Би томлоо цай ээж болохын тулд хоол ээж суух хэрэгтэй бидтэй. Тэгэлгүй яд юм би. Минийх ч угаасаа мундаг юм чинь сайн ээж болно. Одоо энэ ээжтэй битээ сатаа олцоо. Түш очиж тоглоо. За. Ээж энэ татын нүмтэйгээ тэндэг нүм байта. Надаа хаалч ба. Биш үү 50. Үндгэн татын уу бэтэ би хилээд өгчөл дөө. Гоо марлаа. Ээж нь чамд хэлсэн баха. Ээжтэй битээ сад бол гэж. Чи ээжтэй тусламаар байгаа юм бол битээ садаа бол. Тийшээ очиод тоглол заа юу. Ээж нашлаас хоцрох гээд байна. Хилээд өгчөл дөө. Чамаа ингэ сэгсчээд байх юм бол над дэгдэхи чи ёо олно штэ. Тэтэхи гинэ. Тэгэхээр бидэд өдөө бод тэтэхи чаач идсэн гэсэн өвөө. За тийм ээ тий. Наа өндгөн дотроос чинь дэгдэхэ гарна гэсэн үг байхгүй юу? Тэ чамаа ингэ сэгчээ хагалчих юм бол дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Чи ингэж сэгсчээд хагалчих бол над дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Яах юм чи? Эн чин зүгээр өндөг. Үгүй болохгүй. Та тэтэхи гэж та хэлсэн биз дээ. Хэвээ би өчиг мэдсэн бол хизээс өндөг гэдэггүй байсан. За таашраа миний охин. Тэгээс ч хүмүүс чинь өндгийг чанд шарж янз бүрээр нийтдэг юм за. Хүүхдүүдээ ч гэсэн өндөг байхад нь чараад ичдэг бол таны өмнө зогсож байхгүй талаар та бодож үзээгүй юу?